давхар замын үед бид нар 1-р сарын 25 юм уу 26-ны өдөр туулын хурдны замыг барих тендер зарлаж байгаа. 6 сарын 1 гэхэд Улаанбаатар хотын 1-р тойрог замыг зарлаж байгаа. Бид нар энэ хурдны зам гэж ярих нь бас гадныхан жоохон буруу ойлгоод илээ шүү. Энэ хот дотор хурдны зам гэж байдгүй. Экспрессвей гэж нэрлэж байгаа. Тэгэхээр бид нар одоо зүгээр туулын зам, тойрог 1-р зам гэдгээр ингээд нэрлээд явчих гэж байгаа. Энэ хоёр замыг бид нар хийх хугацааг 24-өөс 36 сарын хугацаанд хийнэ. Эдгээр замууд хийгснээр өнөөдрийн Улаанбаатар хотын авто замын төвчрөл нэг 50%-аар буурах боломжтой байгаа. Ийм учраас импортын машиныг дахиж нэмж одоо оруулж ирэхгүй байх үүднээс дугаарын дээд хязгаарыг тавьсан байгаа. Цаашид Улаанбаатар хотын хурдны хязгаар нэмэгдээд ирэнгүүт импортынхоо машиныг оруулах тэр хязгаар дээр уян хатан өөрчлөлтийг нийслэлийн иргэдийн хурлаас оруулж явъя гэж.